1990 оны 2 сарын 5-ны өдөр Улзий суманд Монголын ардчсан холбоог дэмжиж ухуул хуудаснааж Улзий сумын ардчсан холбоог үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг байна. Ингээд тэр өдрөө би дурсаж ярив. 2 сарын 1990 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Монгол Ардын хувьсгалт намын улс төрийн товчооны захидал гэж үнэн сонин дээр гарсан. Тэр захидлыг манай сумын хөдөлмөр мөрчид хүлээж авах. Одоо сумын намны үрээс хүлээж авах борлын ажиллагаа болж сумын Улаанбаатарт тэр ажиллагаан дээр би оролцсон чинь энэ ардчсан холбоо байгуулсан Улаанбаатар хотод байгуулсан нөхдүүд их үл бүтэх нөхдүүд байна. Зарим нь бол гадаад сургуульд явж байгаа сургуулаа орхиж явсан. Айрхуудаг дамын 8 хийдэг энэ гэсэн тиймэрхүү юм ярьж ирсэн. Би ер нь ардчсан холбоог дэмжижсэн учраас тэр яриад их имзгэлж нутгийнхаа залуу Эрдэнээл гэдэг нөхөр ерөөсөө хоёулаа тэр өдөр ардчсан холбооны ухуул хуудас үчигээ би ухуул хуудасныхаа материалыг цуглуулсан ер нь бэлдсэн байсан гэх. Тэгээ манад очиод манай гэр бүлийн хүн тэрээрээ жонхоо уцалгаж ухуул хуудасаа бэлдсэн ажилээ. Улзий суманд шүн. Тэгээд хаврын шүн юм чинь ч одоо тэгээд анх ухуул хуудаснаа ардчсан холбоог дэмжигчид гэсэн нэрээр ингэж ардчалтын дуу хоолой гаргаж ирсэн гэлээ. Тэгээд одоо бид журмын нөхдүүдэд урсан ярихад бол бидний үйл ажиллагааг манай сумын одоо урд цагт залуу насны хүүхэд наснаа хүрээ хийдэ сууж байсан Банчин зүүн Чимд базар журмын ганчуу нарын зэрэг дам настангууд маш их дэмжиж байсан. Тэр нь залуучууд биднэрт маш их урам зориг хайрлаж байлаа.